За захим ур чадварын одоо энэ яг аян яагаад юм чухал юм бэ? Яагаад өнөөдөр энийг онцгойлон яриад байгаа юм бэ гэхээр захим ур харилцаа холбооны яамнаас гэдэг юм уу Монгол Улсын засгийн газраас захим шилжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагаануудыг удаад үе шаттайгаар одоо олон хөлбөр хийж байгаа. Гэхдээ энийг маань эргэж ингээд хэрэгж сурах юм чухал байгаа. Яг бол гар утасныхаа аппликейшнийг зөв хэрэглэх, за мэдээллийг зөв захим одоо сайтаа зөв захим хуудаснаас авбисны одоо их сурвалжаас авах нь ингээд чухал байгаа. За мөн захим орчинд юм аюулгүй байдлаа хамгаалах, хүүхдээ хамгаалах иймэрхүү олон нөхцөл байдал бий болж байгаа учраас энэ аян бол маш чухал байгаа. Ийм Монгол маань одоо 1.8 сая насан туршийн хэрэглэгчтэй болсон. Энэ нь бол насан туршийн хэрэглэгчдийн 75% нь байгаа. Тэгэхээр бид нар тэр цаана одоо ийм Монголыг ашиглахгүй байгаа. За энэ ийм Монгол дээрх давуу талыг одоо ашиглах боломжгүй байгаа. Тэр 25% илүү хурц ажиллагаа зорж байна. За ингэснээр бол бид нэр иргэд маань өөрсдөө захим үндэстэн болох үндсэн зорилгын хүрээнд одоо 100% болох тийм үндсэн зорилготой ажиллаж байна. Тэгээд бид нэр энэ аяныхаа хүрээнд одоо үндэсний хэмжээний аян болохоор бүх дүүргүүдээр явах, зарим нь бас орон нутаг иргэдэд хүрч ажиллахаар зорж байгаа. Иргэд заавал одоо хүнтэй харьцахгүйгээр төхөөрөмж киоскууд дээрээс төрөө үйлчлэгийг авдаг, түргэн шугам авдаг болсон байж байгаа. За бид зөвхөн одоо төрөө үйлчлэгийг хурдан цагаар өгөө зогсохгүй 24 цагаар ажиллаулдаг болох ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл одоо Чингэлтэй дүүргийн нэг давхарт байгаа нэг цаг үйлчлэгээ болон Динжи мягдгаа спорт эксплор гэдэг нэг цаг үйлчлэгээнүүд дээр хүн өсвөл орой 23 цагт очиод гадаад хацагтаа захиалж болно. Өглөө 7 цагт очиод хэрэгтэй байгаа тодорхойлолтоо авч болно. Ингэснээр иргэд заавал төгжрээд хотын дөрөв өдөрт нэг 2-3 цагийг автобусанд унаан төгжирч багадаа нэг 7-8 км төгжирж явах шаардлага болж байна. За ер нь бол бид бол энэ захимжих ажлыг бол дүүрэгт бол нэлээд өргөн хүрээтэй хийж байгаа. Үүний нэг том ажил нь бол одоо саяны яриад байгаа бүх хороолоо бид хурдан цагийн үйлчлэгийг өгөхөөс гадна ногоон бүс төслийг бид нар бас захимжих ажилдаа уялдуулж хийж байна. Өөрөөр хэлэх юм бол Чингэлтэй дүүргийн 8930 га газруудыг бид нар иж үрнээр нь камерын хяналтанд авлаа.